Галтаа. Энэ нэг онгоо шиг мэдээ сонсгоо. Тэгье. За манай шид. Сайн манай Монголд нэг хятадын тагнуулч ирсэн байл л да. Тэгээ буцаад хятадаа очиод нэг нөхөрт ингэж ярьсан гинэ. Өө тэр монголчууд ч яста бүтггүй гараад үйд юм байна. Хоорондоо ярилцж байгаа нь ингэж ярьж гинэ бид нар. Өш нөгөө юугаа яасан бэ чи янзлсан уу гэдэнгүүт л нөгөөх нь нөгөө юугаа яатсан зохицуулсан. Чи нөгөөдхөр нь яасан гэдэнгүүт л өө би тэрийгээ болгоцсон. Чиний юм чаар нь бат үздэй гэдэнгүүт л бата бат мань хизээ мөрж исэн. Чи өөрийнхөө имэйл хичээн бичээг ингэж ярьдаг болсон нэ. Наад ч одоо онгоо юм уу юу юм? Тийм юм уншчихаар ингэж тэр нөгөө нэг охин чи юу гэж яах юм тэгээд ойноо юу? Аа. Цаадах чарна. Начиг яана яах вэ гэсэн юм бэлээ. Гэр бүл ээж аав найз нөхдөд сонох гэж мэдээлэл юм болж байгаа юм шиг үлээ. Мань бүрийн талаар бодохоор унтчих чадахгүй юм. Хүш. Чи тэгээ одоо ингээ эцэг болчихж байгаа юм уу? Юу эцэг мэцэг вэ? Шал балаа юм яриад л та. Энэ сэдвүүдээр шийдвэр гаргана гэхээр ерөөсөө яс хавталцаад байгаа юм аа. За. 70 сая жил хулгайд алдагдсан. Яс хавталцааг авах чиний хавталцаад тахтай яа дий. Юу 70 сая жил? Юу яриад байгаа? Эрүүлийн үү чи? Хөөе. Баатар гээд динзавр яс. 70 сая жил болчоод хаталцахгүй л байгаа юм да. Дээр үед нөгөө Гайлын Баатар гэдэг шоглаад байдаг байсан. Тэр шиг одоо тэгээд Баатар гэдэг динзавр хилээр гараад гүйчих юм хайши. Юу балаа юм яриад байгаа юм би чи. Үгүй Баатар биш Батар юм бэ. Ой, Америкийг хойлогдсон мундаг юм аа. Яг чи. Хүн үнэнгээ хүлээгээл ялнаасаа өнгөлүүлээд штт. Манай Монгол ч гэсэн үнэнгээ хэлвэл тэгнэ үстэй. За юу гэжтэй. Үнэнгээ хэлээ жилээ нэмүүлээд байдаг үстэй. Тэгэл монголчууд ч нөгөөхөө яах вэ? Тэгэл амар ярьдаг үстэй. Харин тийм те. Бүгдээр нэг тагнуулт шиг те. Гол гаргах чи гэж яах шиг, гүлдийлэгч хөөж гэж яах шиг юу ч яриад байгаа мэдгүй. Одоо ингээ бодоод тахад Джеймс Бонд ард юм уу хайшаа. Ой, чи нөгөө асуудал ордон зохицуулаа. Эсвэл би нөгөөхий чинь зохицуулаад өгөх юм уу? За балаараа. Тэхүү. Бүрээ бүр. Өдөө. Бүр энэ өөрөө нэг байгаа энийг уушаа. Өдөө. За энэ чинь зэ. Багш тодорхой болсон. Яагаад гэвэл гэсэн юм энэ ойлгомжтой. Ийм л юм. Оо. Таа тэний зүйлийг анхааралтай болсон болох. Бүгд нэг юм байж. Миний үгөө нөгөө танаа дүүд орж ойртой ягаад үзэгдэхгүй байна да. Чамаас залгсан байлгүй? За яшиг. Өөрөө загсанд яваа гэж намайг хашраа гойцтой. Би бүр залгсан шүү дээ. Загсанд явах уу? Юу загс? Яг загсанд явъя. Загс гэж ярих юм чинь. Сонгуул болоод амьдрал бүр улам сонирхолтой болоод байна шүү дээ. Гэхдээ 7 хоног явчихлаа л да. 7 хоног. Энэ зургатаар гарч байгаа хэрүү чи яг 7 хоног явахад байж л яг явдгаа л явж байна. Өчөө жоохон ширүүстэл л байж байна. Сайхан орчноо солилдоо. Орчноо солио загас магас гэхгүй. Хоцорноо. Юунаас хоцорд юунаас нэг өдөр болоход л ерөөсөө энэ амьдрал чинь эргэх гээд байж тань чинь.
Яг энэ сонгуул гэдэг чинь олон ангитай кино үзээд яд сонирхолтой байгаа дээр байгаа юм шиг л байна. Би танд хэлэхгүй. Ингэж байгаа л сонгуул дуусна. Хоорондоо эвлэрнэ. Тэгээд нэг нь гарна. Хэн ялах нь тодорхой ш. Тодорхой. Загсанд явъя л та. Залуучууд нэрээстэй. Болохоо байж. Явъя би чи. Дооги чи хараа. Би муу цай ч гэсэн 90 онд гар бие оролцож явсан энэ ардчилсан хувьсгалын нэг муу цайч би партизан хүн шүү дээ. Гэхдээ тэгэхэд би голын хэрэг дээр очиод уургарчсан ус ширтгэл зогсчих юм уу? Та одоо ямар дайнд ажи ярьж байгаа юм? Дайнд ажинд явж байгаа юм. Нэртэйгээр та цустай давгаар толгоо бочлоо. Энэ нэр энэ. Яа. Загсанд явъя л да. Та нар байна шүү дээ ингээд. Та нар юм байгаа юм чинь энэ залуучууд чинь яаж та нараас үлгэрч авч энэ сонгуульд оролцох юм бэ? Бичлээ. Сонгуулийн дараа л ирэх гэж бодож байгаа. Тэгээд бас болоогүй нэг машин зашин тоолдог машин зашиныг ярина. Гэхдээ тэр худлаа үнэн чим яриад баг. Гэхдээ тийм л юм бол одоо сая нөхөн сонгуул дээр тэр тоолдог машинаар Монгол Ардын намаас оролцсон хүн ялалт байгууллаа шүү дээ. Тэр машин буруу тудлаа тоолоод байгаа юм уу? Үгүй Монгол Ардын намын сонгуул дээр болохоор зэрэг тэр машин нь зөв тоолдог, ардчилсан намын сонгуул дээр болохоор зэрэг худлаа тоолдог, бодлын гаргадаг гэж. Тэгвэл тэр машиныг оруулж ирж тэр сонгуульд оролцуулах ямар хэрэгтэй юм? Би ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Тийм шал утгагүй юм ярих. Машин уу? Тэ? Машин? Миний машинаар явах. Хаашаа? Загсанд. Хинэн залгсан бол доо. Али үгүй. За байж. Оо энэ хараа. Энэ нөгөө төр мөнхгөө залуугийн нэвтрүүлэг гарч ирж шүү дээ. Энд чи харин гайгүй улсуудыг авцраад овоо юм яриулаад байгаа шүү. За BX буюу Батбаатар. Дуучин. За сүмжид багш буюу Саран. Өвгөн нэг цай ич. Гэр хорооллыг хизээ барилгаж болох юм. Хизээ байсан ингээл янз бүрийн юм байна л да. Одоо зүгээр энэ талаас эхлээд товчхон ярих. Одоо Улаанбаатар хаашаа явж байгаа вэ гэж биднээс асуух юм бол бид Олимп явж байна л гэж мэдээч хэрэг Улаанбаатар хотоо ямар хот болох ёстой вэ гэдгийг төсөөлсөн байдгаар нь урд төлшийн маань одоо мэргэжилтэн ажилтан бол асар урт хугацаанд юм хийдгэрийг гайхагддаг улсууд тийм ээ. Тэгээ одоо энэ зам тавьж байгааг бол тэд нар гайхаад байгаа. Тэгээ энэ юу гэж байгаа юм бэ? 7 хоногийн дотор л тавиа яцсан тийм ээ. 14 хоногийн дотор нээж ирээсээ энэ яагаад вэ гэдэг л дээ. Би тэгэд явахдаа манайхан хийж чадсан шүү дээ гэж хэлсэн. Яг хэдэн он гэхэд бид нар метрогоор явах юм бэ? 20 он гэхэд бид нар эхний одоо бүр 9 сарын 1 гэдэг байгаа шүү. Одоо метрогоор зочиж эхэлнэ. Эхнийх дуудыг ажиллана гэдэг байгаа. Метрон дээр эргэлзэж байгаа хүмүүс бол их байхгүй баг. Сая бас судалгаа хийсэн 95% нь нийслэлчүүдэд маань метро барих нь зөв гэдгийг бол судалгаагаар харуулж байна. Тэрний 60% нь бүр метрогоор зочно гэсэн юм судалгааны дүн байна. Бид нар тэгээд яг мөрөөдөл гэж бодсон байх нөгөө боломж байгаа үг нь мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо Олимпийн хот болно гэдээ бас ингэж хэлж байгаа. Тэгээд яг энэ бас боломж нь яг байгаа тий. Цай уу. За. Чи энэс жоохон холдмор юм шүү. Эдгээр зэрэгтэй гар барьж байгаа хүн бол олон улсын орооны эрхлэлт Жакро гэдэг хүн. Миний өвгөн 11 оны 8 сард Монгол улсад хэлбэгтэй салхинд гарсан гүгээл гоморхоод байна да. Гоморхоод ах ч байх вэ те. Гэт ихтэй уг нь нэг салхинд гараад ирсэн бол зүгээр л эс. Харин тийм ээ. Гэхдээ энэ сонгуул гэдэг чинь их хачин ид шүү дээ. Нэг л өдөр бүр яаж ирэгч магадгүй. Тэгээд тэр бүхэн энэ сонирхоод энэ нэг чухал зүйлээс хоцрох гээд байгаа юм шиг санагдаад тэгээд сэтгэл хорогдоод байх юм байна шүү дээ. Яаш зүгээр юм. Бушуухан болоод өнгөрөөсөө дөө. Гэхдээ энэ ард түмэн чи одоо нэг юм сонгуул өгч сурсан байлгүй дээ. Чи энэнд санаа зовж яадгийг. Миний үгүй.
Энэ хүн гэдэг чинь их сони амьтаа шүү дээ. Гаднаа нэг юм яриад дотроо шал өөр юм бодоол байдаг болсон шүү дээ. Одоо нэг хүн шиг амьдрмаар байна да. Уг нь энэ улсууд ч бүх юм байна шүү дээ. Хэлээд юугүй. Уг нь энэ хятад улс их өөр маягаар хөгжөөд байгаа юм да. Ихтэл манайх харалт. Гүт хамар дороо судлах орн нь байсаар байтал тэгэл шал өөр тийш нэг яваад байна. Гүтэйгэд болоогүй. Муусан хятадууд гэд хашгираад байна. Тэгээд тэрэнд миний өгшөө ингэж нэрвтэд яах юм? Юу өөрчлөгдгий? Өөрийгөө зовоогоод ах юм. Тийм үстэй. Дэндээд. Миний өвгөн намраас чи нэг төрийн албанд орно байгаа. Танил талтай бартизан энтер гээл. За яршигдөө. Юу яршиг гэж? Авилга нь байхгүй болсон чинь төрийн албанд яах юм? Авилга. Тий. Юу гэсэн үг? Миний зан характер таарахгүй шүү дээ. Нэг хүнийг хэдэн төгрөг авцраад өгөн тэрийг авдаг. Тэгэл тэр үнээсээ олооч хоронд орно. Тийм ээ. Чи ч одоо юу яриад байгаа? Чи ингийн бол одоо энэ дарга нар нь одоо аргагүй байгаа үстэй. За. Миний авилга авдаг гэж юу байсан юм бэ? Хүн цаашлуулж явах чинь тэрэнд үнэмшээд байгаа юм даа. Тийм байлгүй дээ. Гайхлаа штэ чамайг ч одоо ийм юм яриад унахаар. Сайхан болноо манай улс. Энэ хоорондоо дайсагналцаад байхаа болоод нэг хүн шиг сайхан амьдрах цаг ирсэн шүү дээ. Тэг удаад байх юм байхгүй. Чи тэр амьдтай үзнэ. Ерөөлөөр болог аа. Тэгтээ хөрсний бодохдоо энэ төр засгийн чинь миний өгшин шиг ингээл хэрүүл хийгээ сууж яадаг юмнууд л барьдгийн болов гэж өг нь боддгийн штэ. Юу гэвгүй. Би гэртээ сууж штэ. Дарг гэхээр зэрэгэл нэг ярвайсан янтайсан улсууд гэж бодоод байхгүй юу да. Гү чи магныг харал да. Хүн болгон магнат хэлэн л гэдэг шүү. Нэг хүүхэд ингээд чамаамог авдаа хэлэндэ гэж хэлдэг шиг юм болоод байна шүү дээ. Нэрэл одоо магнал гэдэг болцгооч. Үгүй тэгэхгүй яах юм. Маныг хамгаалдаг төр засагтай болцоход байна шүү дээ. Урд нь хизээ юм байсан юм бэ? Сайхан цаг ирээд байна шүү дээ. Энэ төр засаг чинь ямар сайхан бодлогоодыг явуулж байна. Нэрэ тийм шүү. Наад одоо нүдэ чи яана. Тэгэл ингээл аяг ингээ суугаад ах юм ааш. Нэрэ ийм хөхөрсөн юм дээр чинь юу яадаг гэжтэй нөгөө өндөг тойруулаад ингээд идэг гэлөө. Тэгэхээр нөгөө хөх нь хурдан арилждаг гэдэг юм биш. Би өндөг аатрах уу? Гэт хүүтэн чинь тавихаар чинь уулын зүгээр л болчихдаг шүү дээ. Хэвэрэл шүү дээ. Юу ямар юм гэж. Аяа тавиа зүгээр болчихно гэж бодоод байгаа юм шиг үстэй. 7 жил улс төржсөн нэгэн сэдвийг одоо хөндөх гэж байна. Залхацаа сонссон, зурагтаар харсан. Хадгаламж зээлийн хоршооны гонигт түүх. Энэ ер нь юу байсан бэ? Ягаад би биенээ хүртэл азаад байсан юм бэ? Энэ бүхний цаана яг юу нууцаар болон гайгүй болчихсон юм. Таларсан. Өсвөрийн тэнийг юмний чинь ээж нь үнэхэрийн нэмлэгт биеийн тааруу байлаа шүү дээ. Тэг би өрөвдөд нэг хэдэн цаас өгсөн чи харин. Өөдөг чинь гол шидэд уртаас. Шидэд ээ. Тий.
Хамт явсан найз минь яаж гээж гэсэн чинь нөгөө чи байж яв зодоод. Намайг чи алан тална гэж. Яаж вэ? Чин болоо юмсан. Чи ер нь анхнаасаа л тийм хүнтэй уулзрахгүй байсан байхгүй юу? Гачин юмнууд гэрт оруулж ирээд л. Хим идэвтэй. Энийг манай намайг дагж далгуунс нэг салбуудаа байсан. Манай нэг даргал надтай танилцуулсан ухаантай. Тэр чинь мөнгөтэй. Худлаа байшилж яахгүй юу? Тийм үү? Энэ зайсанд байр сууцтай шүү дээ. Зайсан дөө. Тий. Хадгалан зээлийн үедэл гарч ирсэн. Мөнгө барагдуулдаг ухаантай. Хэрүүл тэмцэл Америкт гуйлимчлийг араасаа дагуулсан байна.